Хизээ нэгэн цаг дэлхий сүрнэ. Зарим хүмүүс болохоор юуныг мэдээд хайртай хүмүүстэйгээ цагийн өнгөрөөнө. Гэтэ бид нар бүгдээрээ үхэхээс өмнө хоол идэн тийм үү? Тэгвэл та үхэхээс өмнө ямар хоол идэхийг хүсэх байсан бэ? Энэ бол сүүлчийн зоог. Хамгийн сүүлчийн ширээн дээр бид нар хамгийн сүүлчийн хоолыг идэх болно. Манай хамгийн анхны дугаарын зочин. Сэмэн намайг мөнх алдар гэдэг. Тэгээд манай найзууд намайг алдар гэж дууддаг. За сэтгэл ямар байна? Тэгээд яг ингээд анхны дугаарынхаа зочноор сонгогдсон даа баяртай. Тэгээд гоё хүмүүс харалж байгаа да гэдэг ч юм. Тэгээд жоохон бас сандарч байна. Тэгээд бас жоохон догтлж байна. Ямар хуу амттай байгаа бол гэж бодоод. Тэгээд юу ч гэсэн одоо ингээд хамталцгаая. За юу ч ямар хоолнууд хүсэл гаргалаа. Оргил болохоор надаас meals гэж асуусан заяа. Тэгээд би уул нь бол нэг гол нь ганцхан гуйлаш л гэж бодож байсан юм. Тэгээд meals гэхээр нь English breakfast сонгосон. Тэгээд гуйлаш сонгосон. Тэгээд шар сэлэг сонгосон. Тэгээд гурлаа нөгөө яг миний чухал одоо хүмүүстэй холбогдолтой тийм болно. Ухамдаас тийм харцай. Харцаа гайхалч. Одоо дэлхий сүрхэж штэ одоо хоёулын төсөөллийн хувьд бол сэтгэл ямар байна тийм. Яг вэ тэгээд хэрвээ өнөөдөр дэлхий сүрсэн бол тэгээд би надад ч нэг харамсаад байх юм байхгүй тийм. Болж шүү. Тэгээд нөгөө хий гэж бодсон юмнуудаа тэгээд чадгаараа ингээл хийгээд явж байгаа болохоор тэгээд бас чадгаараа хийсэн болохоор гэдэг ч юм. Тэгэхээр нэг харамсал байна. Хэлэх ёстой зүйлсээ хэлэх ёстой хүмүүст нь бас хэлчихсэн гэдэг ч юм уу тий. Хайртай хүмүүстэй хайртайгаа ер нь бол жоохон хэлмээр байгаа үедээ хэлцдэг гэдэг ч юм уу. Тийм болохоор нэг амар харамсаад байна. За хамгийн ихний хоолоос эхэлье. Англи өглөөнөөс. За баярлалаа. За яагаад энэ хоолыг сонгосон бэ? Тэлэн биш үү? За тэлэн бит нөгөө green zone яг амар их суудаг гэсэн юм байна. Тэгээд яг 22 оны зам ч үлээ дээ. Тэгээд тэлэн бидний нэг өглөө ирсэн юм шүү гэсэн чинь за green zone инглишийг үзье гэдэг тэгэхгүй. Тэгэхээр би тэгээд тэгсэн чинь за чам захиалаа ирсэн. Тэгээд харсан чинь одоо гоё явагдав. яг юу гэсэн бэ? Хоёр зайц, хоёр өндөг, мөг, дуулан шош, бэкон. Тэгээд green zone талхуу сайн гоё. Тэгээд талханд нь амар дуртай. Тэгээд тэгэхэд яг ахидж үзсэн. Тим юм байдаг гэдгийг мэдчихсэн. Тэгээ ер нь бол юу яагаад өнгөрсөн жил тэрний хоёр нэг хэсэг хамт амьдэрсэн юм. Тэгэхэд хэлнгийн нөгөө яг chorizo байсан. Тэгээд бит хоёр нөгөө яг тэлмээ яхав яг энийг мэддэг хэсгийг мэдэхгүй заяа. Би тэгээд нөгөө тэлмэнтэй байгаа одоо тэр нэг моментыг ингэж seize хийгээд cherish хийгээд ингээд би ингээд өглөө болгоо ингээд English breakfast хийж өгөх гэж хичээд байсан. Тэгээд бит хоёрын зайц даанч дууссан л та. Ер нь амар нөхөрлөлттэй холбоотой хоол юм байна шүү дээ. Тийм тэгээд нөгөө идэхээр тэлмэн санаанд ордог. Тийм. Тэгээд тэлмэнтэй хамт байгаа юм шиг мэдэрнэ шүү дээ. Тэр нь гоё. Яа. Тийм. Тэгээд процесс нь болохоор би яг гой сосисыг бас яг олоогүй. Яг нөгөө зайцхэд зүгээр ингийн тэрийг хийгээд тэгээд бэкн насаатаа таалдтай ингээд шарангууд айгүй наалцсан юм билээ. Тостэй баг гарахгүй. Тэгээд чи нэг мэдгүй айтаа ивэн нотоор шалцсан юм шүү. За болж. Тэгээд би бас нэг бор мөнгөнд амжилт. Яг уус бор мөнгө яг хийгээд шууд хэлсэн шүү дээ. Тэгээд энэ шаш хамгийн гоё. Яг red bean ямдасаа амар олон төрлөд өгөхгүй. Тэгээд энэ шаш байхгүй хаар би тэгээд нэг үүр шашаад хийчихсэн.
Тэгээ тэр нь жоохон ялгаа. Энэ хоол нэг гоё юм ингээд олон төрлийн юм болохоор яг сонгоод идэх амар. Тийм сонгоод тийм тэгээд нөгөө би ч яг тийм амар комплекс самтанд ортохгүй. Ер нь бол янз янзын юм. тийм янз. Тэгээд ингэж тэгжээж яг нөгөө сэтгэлээрээ цаддаг гэх юм уу. Дэц дүүрсэн ч гэсэн яг нэг чадахгүй үед үүдэн штэ. Тэр чинь яг хамттай холбоотой юм бил. Гэж би бодсон сүлд. Чадахгүй байгаа юм шиг мэдрэмж төрөд идэв штэ. Тэнгүүд яг тэнд яг нэг flavor дотор байсан болохоор. Тэгвэл иймэрхүү бол яг олон онд янз болохоор. Дутах баг юм байхгүй. Тийм, дутах юм байхгүй. Тэгээ өглөө идээд дарахад амар үл даадаг байхгүй. Өдөржингөө явах уу? Тэгээ үнээр нь яг гоё миний дуртай юу бол шаарчдаг. Гөр нөхөд амар орсцаач ятаргаатай байт юм. За одоо сүрж байгаа шүү дээ дэлхийг. Тэгвэл яг ямар сүрэл чиний хувьд одоо хамгийн амар ах вэ? Удаан байх тусмаа л амар навшин. Удаан яг яах вэ? Одоо дийдбэрх үү, халж, хүлдэх үү, яах вэ? Одоо жишээд миний хувьд болохоор ингээд хамгийн амар сүрэл гэхээр нөгөө шавьчнаас айдаг. Тэгвэл тэр чигээр ингээд шавьчнууд ингээд гарахаад хүмүүс нь ингээд шавьчиндаа баригдаад тэгээд ингээд жижигхэн баах юмнуудаар ингээд идүүлээд тэгж байгаа амар санагч. Надад хамгийн новшин юм нь штэ. Новшин гэж санагдчихж байгаа нь живх. Эсвэл нөгөө нэг зөвхөн нэг газар ингэж дэлбэрэлт үүснэ. Тэр нь ингэж бүх дэлхийд ингэж нөлөөлөөд гэхдээ амар шууд нөлөөлөхгүй заяа импакт нь. Жохоо ингэж удаанаар ингэж одоо температур огцом нэмэгдэнгүүтээ ингэж хүмүүсийг ингэж удаанаар халж бараг radiation тарахад. Тийм, radiation тархангуудаа ингэж нэг тийм заваа ингэж халж дуусгах заяа. Заваанаар ингэж халж бүх амьд байгаа юмнуудыг ингэж харж удаанаар штэ гэхдээ. Тийм юм болох ёсгүй наа. Би бас шавьчнаас ядаг яг хүндрэлт нь ашиг ингэж тусна гэвэл наачин бол ажиллах хамгийн новшин юм байна. Хамгийн хурдан сүрэл гэвэл зүгээр амар том солир хурж ирээ. Тэгээ солир ирээд баг. Тэгэл ингээл бид нар ингээл шууд тэр дороо баг анзаарчихгүй. Тий анзаарчихгүй. Тэгчвэл амар гоё юм бол. Живхэр ч бас зовх юм аа. Живхэр амар гоё шүү. Арилан авшин шүү. Suffocate гэж шат. Тэг бас ингээд яг ингээд тэмцэх гэж оролдоод амьд гарах гад ч юм уу одоо хөөх гэж оролдох тийм боломжтой. Тэгвэл оролдох тусмаа ингээд улам хэцүү байхаар ч үзсэн. Солир дээр чинь тэгээд яаж чадахгүй тэгэл заа. Гээл шууд хүлийн зөвшөөрөл. Тэгээд эрвэхээ бас тоохоо болцсон. Яач. Тог тасарч байгаа юм шүү. Өөр яах вэ? Тог эрхийг хүлээвэл тэг мүндгүүцтэй харт балаалтстэй. Тэгээд энэ хоолоо яг хамгийн сүүлд хамт хувааж идэх хүн гэвэл тэлмэн үү? Яа. Тэг би цаатан ч бас яг хэлсэн юм аа саяхан. За. Би бас нэг иймэрхүү хальт бодсон. Тэг би яг ингэ бодсон чинь яг мэдээч угаасаа дэлхийн сүүлийн өдрөмч мэдээч гэрийнхэнтэйгээ бол мэдээж хамт биш үү? Угаасаа өглөө хамт сэрж мэрдэг ч юм уу тий. Тэгээ гэрийнхэнтэйгээ ингэж уулзчаад гэрийнхэнтэйгээ байж байгаад тэгээд яг эцсийн мөч хүртлээр хамт байх өнгөөл би тэлмэн гэж бодсон байна. Одоо нөгөө бит хоёрт ингэж ярих юмнууд ингэж олон хамт хийсэн утга учиртай юмнууд амар олон болохоор гэдэг ч юм. Тэгээ цаашдаа ч гэсэн хамт хийж байгаа юмнууд нь бас утга учиртай гэж бодож байгаа. Тэгэхээр тийм яг тэлмэнтэй бит хоёр нэг гоё яриад болоод идэв юм. Би өөрөө нөгөө ярих дуртай болохоор бас сүүлийн мөчтэй бол яг ярьж хахад бол гоё юм байна шүү. Тийм. Амар бэкон одоо жишээ нь амар хурц, зайдс ингээ амар хурц. Тэгээд машрум ч өөрөө ингээ тий бас жоохон бас нэг хамт байгаа. Гэхдээ энэ хоёроо гоё зөөлөлж өгдөг хгүй. Ингээд баланслаад өнөг бас ингээд цаана бас амар гоё зөөлхөн. Тэнгүүд ингээд мэдгүй ингээд балансыг тааруулаад ингэж идэхэд амар. Уулын талхтаа бол бүр яг гоё. Тийм. Гач талх нь хатцсан байлаа. За дараагийн аваад. Тийм. За. Харагдчихтэй. За асуулт мэдээж ойлгомжтой. Яагаад хүлээш вэ?
Энэ нь болохоор бас гоё. Ингээд би ингээд багтаа эмээ ээж хоёрыг амар их дагж явдаг хөлтөөс байхгүй. Тэгээ ер нь бол хөвчлэн эмээ ингээд хормодоо л явж байдаг. Тэгэл гадуур ингээд явангот угсаа мэдээж үлсэн шүү дээ. Тэгэл эмээг амар холгоно. Хоол гуанзар гэдэг. Гуанцныг хүлээж. Тэгээд яг гуанзараад за тогшлээ. Тэгээд яг би гулаш авч иддэг байсан. Гэхдээ ээж хамгийн ихэд ээжтэй орж ирсэн юм аа. Тэгэд ээжтэй гуанзараад тэгээд мөрүүлээ тэр нэг ээж нөгөө их сургууль багшилдаг байсан байхгүй. Тэгээд тэрнийг багшилдаг байсан их сургуулийн хажууд явчлаа нэг холны газар. Тэгээд ээж тийшээ ер нь бол орж ингээд ланч манч. Тэгээд хоолнууд ер нь мэддэг байсан баа. Тэгээд ээж надаа шууд гулаа шаваад өгцөхгүй. Тэгээд ийцэн чи надад амар таалагдаад. Тэгээд тэрнээс хойш ер нь ээжтэй имэтэй гадуур холгондоо дандаа гулаа шавч иддэг гэсэн. Өөр ямар ч хоол авч иддэг. Дандаа гулаа шав. Яг ямар гулаш байл гоё юу? Гэхдээ тэр одоо яг ингээд амар тод үлдээгүй заяа. Гэтэ зүгээр тэр нэг мэдрэмж нь ингээд үлдсэн. Би ингээд амт бүрийн нь бол яахгүй. Гэтэ мэдээч зөөлхөн багтаах хэвээр. Тий. Тэгээд соустай. Соус нь гэхдээ амар хурц биш. Тэгээд бас төмсний нөхцтэй. Тэгээд нэг салат нь гэвэл байцааны салат. Салат авч. Яг хөө дээр нь жоохон яаж шүтээ. Зүгээр тий гоё юм аа. Түлхий үед ер нь бол ингээд том болт ээж мэддэг гурлах цаг хугацаа ер нь ингээд багассан шүү дээ. Тий. Тэгээд яг бас тэгээд жоохон гурлаш хараагаас бомзонд холлох хэрэг ган гадуур явж байгаа гэдэг ч юм яг л таа юм болчихлоо. юм хөвчлээ. Гурлаш авдаг. Гэхдээ яг байгуу бомзны гурлаш авахгүй бол ер нь жоохон хэцүүлсэн. Бумагц. Тиймгүүт нөгөө нэг ямарч тэр нөгөө гоё мэдрэмж нэг байхгүй болчих жоох. Ээж имээ хоёртой холбоотой хоол гэх юм. Түнсийн ночны ам гоё. Тэгээд гулашныхаа соус нь би нөгөө хурцамтанд дург болохоор Жоо хурцаа нөө. жоохон хурц. Гэхдээ одоо нөгөө түнсийн ногч ч өөрөө ингээд зөөлрүүлчихсэн шүү дээ. Тэгээд хамт баланслаад идэхэд бол зүгээр. Ихтэй амар. Янзын хөвгтэйсэн шүү дээ. Яаж Гэхдээ тэгэл авч авахгүй гэдэг тахтан л тэгэл ав. Ингээл хүчээр дагаа явчихна. гадуур уу. Тэгэл уусаа тэгэл тийм ч хошоогоо онжуулаад сууж байгаа юм чи эсвэл тэгэл за заавал ингээл дагж явал. Тэгээд уусаа дагж явхаа яагаад давж авч байгаа нь амар ойлгомжтой байхгүй зүгээр. Тэг чи ямар нэгэн байдлаар л юм авах гал штэ ер нь бол холох гэдэг штэ. Тийм санаа. Гэхдээ гэхдээ яг бүр амар муу санаатай бол биш л дээ зүгээр л нэг за мэдээч ой хоолитна гэл тэгэл уусаа ингээл нэг 2-3 цаг гадуур явангууд л тэгэл би бол дөрмийн даваа тэгэл гонцорох уу үлсүүд байна. Энэ аа гэдэг. Яа. Тэгэл нөгөө гулаашаа аваад мангар жаргалтаа сууж байгаа маа ёо. Яг гэхдээ энэ хайжууд юу яадаг гэсэн. Тухайд нөгөө шилдэ MCS-үүд байдаг гэсэн шүү дээ. Тийм. Тэрийг яг авдаг гэсэн. Нөгөө одоо ундаа авахгүй. Одоо ундаа авах бэлдсэн. Чихэрний яг л багсах чаа. Тийм. Би ч нэг хэсэг бас амар спрайт авдаг гэсэн. Бараг өдрөө л спрайт авдаг. Тэгээ ер нь айгаа усаал юм биш. Тэр гэхдээ аль 4 жил юм л дөө. Тэгээд одоо дандаа ус, цай, тэгээ кофе ууж байгаа. Би бас багтаа кола амар уудаг гэсэн. Тэгж зүгээр диван дээр тоглож байгаа хгүй юу? Диван дээр дэрнүүд давхарлаж байгаа зүгээр унтсан. Гэтэ унахтаа газар ш диван дээр унахтаа гараа болцсон. Йоо. Тэгээд амар яг нөө гинтэл дээр утсан чинь бүтэн ухлаагүй маань гээд нэг хоёр ах нэг ихч
гуруула хоёр талаас нь татж хуглаа. Бүгд нь ёо наа чи ямар Тухайн үед нөгөө бүтэн хугалж ижил имжлэнгээд тэнгуут нь тэр бүр аим миний мэдэрсэн хамгийн аим өвчин байсан. ёо галзуу. Би кола тэгдэг юм. Аа багсан. Би ч бас нэг аим уудах болцсон юм аа. Хаяа нэг те зүгээр нэг амар хүнд хоолны араас зүгээр жоохон байж байгаа нэг ууж мохол. Тэгээд яг муу гэд мэдээдээ тэгэл ашиглаж байгаа л яг өөрт нь мэдрэгдэж эхлэхээр л яг болж байгаа. Тэгээ имээ бүр амар үгэлдэг гэсэн байхгүй юу? Чи ингээд хоол идчихэд бити хүүтийн юм ууж ий. Халуун хоол идчихэд нойр болчихсон зүсэн тэр чинь бодоол байнга өглөн зөө. Багаас хилдэг гэсэн бохоггүй. Тэгээ би яг үнэндээ өөр дээр ингэ мэдэрч ижил яг толгоор орж байхгүй тийм тэгж хэлдэг гэсэн да. За ер нь үгэн нь орж идэг байж тээ гэл. Хүлээж авах хэрэгтэй мэлээ. Уусаа хүн чинь яг өөр дээр мэдрэгдээд яг өөрөө тулаад биерээ мэдэрч ижил баг яг жинхнээс ойлгох юм шиг байлээ гэж ер нь сүлүүд айгуу бодож. Энэ жоохон хурц биш байсан бол шууд 10 байх л. Оо ёо. Даач жоохон хурц болохоор би заавал ингээд амар балансалж идэх шаардлагатай болоод. Тэгэхээр дангаар нь итгэцсэн байна. Тийм. Тэгэхээр нэг ямар нэг. Түрүүний breakfast тэр бол тэгэл уусаа ойлгомжтой шүү дээ. 9 уугаа гарал. Халхан яа. Тийм талах баг алцсан. That's яг not bad гэхдээ бас жоохон насцсан. Байдаг л. Тийм. Тэг яг нөгөө chorizo ч юм уу байсан бол амар хос. Яа. Дараагийн орсон. Би хүмүүсийг амар ундаа тиймэрхүү нөхцөл үүсчихсэн шүү дээ. Мэдгүй харцаа болохоор бас л багасаа нөгөө уугаад төсцөн. Имээ угаасаа шууд өглөө босоод дандаа цай чандаг. Тэгээд хөвчлөө угаасаа 100 бол сүдээ цай мэж чадахгүй шүү дээ. Тэгэл харцаа чана. Тэгээд имээ аавыгаа ирэхээр сүдээ цай хөвчлэн чандаг гэсэн юм. Тэгээд буруу аваагаасаа өвөл хөвчлэр нь тэгээд сүдээ цай юм болж чана. Тэгээд босод үед бол дандаа харцаа. Тэгэд харцаа ч юу юм бэлээ. Айгуу тийм шингэн энтер айгуу сайн нөхд юм бэлээ. Амны цангаа бас сайн тайлна. Тэгээд ер нь хавар энтер уухад бас айгуу зүгээр. Ер нь л харцаа ер нь айгуу бест санагдсан. Тэгээд би бас одоо буцаад харцаа чанж ууж эхэлж байгаа. Өглөө гарахтаа харцаа чанж болж шүү дээ. Өглөө босоод угаасаа би шууд кофе ууж болохгүй. Тэнгүүд нөгөө нэг өглөө харцаа чанаа дуугаад гарахаар ер нь л айгуу дэж байгаа. Өглөө харцаа чам тэгэл бүх хоолтой гайгүй цогцчихно. Ерөөсөө ямар ч тийм юу байхгүй шүү дээ. Илүү дотоо амт байхгүй. Хоолныхоо амтыг дарахгүй, хоолны амтыг дарахгүй. Тэгээд ер нь бол best. Вау. Сүлээд. Тэр 5 цул дуртай. Амар дуртай ш. Гэтэ идэж чадна. Тэгээд нэг specific kidneys food дуртай. Тийм шимэлэг тэгээд зүрх. Яа чи ихтэй аим гоошсон. Энэ бол Бодё. Би илэг өмнө ерөөс шаарч үзсэн. Яг таарч. Шүү дээ. Энэ гэхдээ бас ашиглаж байгаа илгэндээ бас байж магадгүй. Илэг нөгөө хүмүүс ингэ шарахтай амар одоо энэ тийм газруудад ингээд бас би бас хаяа шарсан илэг хүмүүс харагдаад иддэг байхгүй. Тэгээ тийм дандаа хаттлан шавцсан гэдэг. Илэг чинь ингээд гоё шүүрхий тэгээд юм зөөлхөн бахта гоё. Тэгээ газрууд угаасаа их хөвчлэн лаг сүүл мөл ашиглахгүй шүү дээ. Тий. Илэг яг сонгосон шалтгаан байгаа яг тийм. Тий. Бага бас л баг насны дурсан. Би ч ер нь л өвөө эмийг өгөхгүй өвөө эмээ дээр өссөн. Тэгээд өвөө бас надад амар хайртай байсан. Тэгээд одоо ингэдэг байсан юм. Дулаар штэ. Тэгэнгүүт за хэдэн наснаас ч үлээ эхлээд намайг өвөө идэрш авахта хамт дагуулж явдаг болсон бохгүй. За нэг
9 хойш мөлөө 8 хойш мөлөө. Тэгээд бид хоёр нөгөө нэг хүчиж хонхоор цах ордог. Өглөө эрт босоод дулаан гот. Ер нь бол тэгэл хавраас эхлэл. Ер нь хаврын сүүлийн сараас эхлэл. Тэгээд үгүй өглөө чигээс яг тэр үед ингэж дуусч таардаг. Тэгээд шинээр ич хавгаж хүчиж хонхоор. Тэгээд бид хоёр дэник махав хөвчлэн болгоцсон хавдаг гэсэн. Тэгээд хажуугаар ногоон мугаа аав. Тэгээд хажуугаар шинэ илэг авдаг гэсэн. Нэг ийлэг дангаар нь Тийм яг илэг шинэ илэг дангаар нь авдаг гэсэн. Тэгээд нөгөө буцаж ирчээд нөгөө махаа эвдчих хугацаанд нөгөө илгээ шарж иддэг. Тэгээд тэр нэг тийм зан үйл маягийн мэдгүй нэг тийм тогтмол одоо тийм зуршил маягийн юм болцсон. Тэгээ өвөдөө явах болгондоо тэгдэг байсан. Тэгээд өвөг санагдуулдаг болохгүй. Илэг одоо хавд идэх хүн гэвэл өвөтэй гэдэг. Тэгээ өвөө байсан бол өвөтэй хамт идэх л дээ. Тэгээ өвөө байхгүй болохоор тэгэл одоо ээж мэчтэй хамт л идэх. Тэгээд бас гоё юм аа. Өвөг санд. Тэгээ өвөө надад ингэж хэлэхгүйгээр амар олон юмыг харуулж зааж өгсөн гэж бодсон шүү дээ. Тэгээ томрол тусмаа угаасаа эргүүлж бодож тэр хүн ойлгож байгаа. Юм ойлгох гэжсэн юм байна. Ийм юм надад харуулсан юм байна гэдэг ч юм уу. Нэг гоё асуултаа. Одоо сүнж байгаа шүү дээ дэлхий. Тэнгүүд ямар нэгэн тийм хууль бос юм хий гэж гэвэл одоо тийм санаа байгаа. Хийж үзхийг хүсдэг байсан. Байхгүй дээ. Ишг. Тэгэл хүн болгоно л одоо дэлхийн сүүлийн өдрөө ингээд эвтэх өнгөрөх гээд байж хат нь би бас тийм ч бас нэг хүнд гавлаад яах. Хүн болгоно л одоо тэр өдрөж чаа. Нэг тахан бүлтэл тэ сүүлийн өдөр болохоор гоё байж гэж бодоод өнгөрүүлж яхад нь би ингээд нэг тийм тэрийг заавал ингэж алтагдуулаад явах. Тэрэнд нь би бас нэмэр болж ингэж юмх замраагүй байдал ч юм үүсгээд явах. Яг зөв бодож явдаг юмнууд байгаа л та. Гэхдээ ер нь би тийм юм болсон ч гэсэн ийхгүй. Хүн болгоно тийж гоё тэгэл өдөр өнгөрөх гэж хичээж байгаа. Тэг яг бусдад цаад болох нэгнэж гарч ирэх л баг. Яг тэгэх юм бол заяа. Яг ингээд амар муухай тийм вилэм пист гарч ирч юм. Хүн амтан тэгээ гайвалж молоод алч ядаад явах юм бол яг жоохон тэр хүнтэй гоё алалцаад гоё тэр хүнийг бол гоё алж болчих гэдэг. Тийм. Яас бодтоо яасахгүй одоо педамэд хүмүүс одоо явж лээд шүү дээ. Тэгвэл тэр хүмүүс тэр одоо гоё яадаг ч. Тийм. Тэрнээс биш би одоо ингээ гоё мөрөөрөө ингээд өдрөө өнгөрүүлж байгаа ч юм уу. Дэлгүүрт ингээ гоё ингээд тэ хөдөлтөгч хийж байгаа хүмүүс рүү орсноо л ингээл дэлгүүрэн дээр гэж тэгмээг байхгүй. Тэгж байгаа хүмүүс ах юм бол хараа жоохон нөгөө багын нэг тийм супер батрын юм ба шодрогоос шодрогосны төлөө гэдэг нэг ч юм мэдгүй. Тиймэрхүү хэрэгцээгээ жоохон мөрөдлөө жоохон хангах юм болов. За тэгвэл одоо ихээс үрч байгаа штэ. Сүрчингүүт ингээд за бод ингээд төсөөлөө харийнхан ингээд ирлээ гэж хэлээ заяа. За. Тэгвэл нөө сүрцэн дэлхий дээр ч ирж байгаа штэ. Тэнгүүд нь яг ямар хоол ингээд одоо бэвэл одоо харийнханд ингээд одоо хүн төрлөختний юм гэж одоо ойлгох боломжтой гэж бодож байна. Яг нэг мэдлэр хоол үлдсэн байв лөө. Тий. Яг чи зүгээр өөрийгөө илэрхийлэх хоол гэвэл яаж вэ? за тэгвэл л шүү дээ. Би тийм амар ингэнэ. Амар олон орцтой. Гэхдээ тэр орц болгоно нь хоорондоо амар тийм зөгцдөг, хармони үүсгдэг. Тийм. Форга. Тийм. Ногоотой махтай тэгэл хүнд хэрэгтэй юмнуудтай гэдэг ч юм уу. Мариногоонуудтай, бодоотой тэгээд гоё
алгалсан бахтай гэдэг ч юм уу. Дамх ч юм бол жоохон удиртай шүү дээ. Тий. Тийм. Ер нь өвөлдөө бах туснаа гоё тий. Таарцсан. Тийм бахтай. Юу зөө. Жоохон зажлууртай, бахан жоохон зажлууртай. Жоохон effort гаргаж ийж тэрний яг гоё мэдэр. Харийнхын ирэнгүүт одоо яг алтар гэдэг хүний ингээд одоо энэ хуургаар ерөнхийдөө ойлгох юм ба шүү дээ тий. Ойлгож байна. Гоё комплекс тусмаар гоё. Би тэгээд өдөр тутамдаа угаасаа зүгээр амар ингийн бохгүй. Яг нь шүлэн мар санагдвал тэгэл шүлэн хийгээд чинь тэгээд их хөвчлэн би ер нь амнаа бодаатай. Тэгээд махтай. Тэгээд ногоотой. Тийм борох хийдэг. Тэгээд тэрийг өдөр болгон өөр ногоо өөр янзаар хийдэг байхгүй. Өөр амталч гэх юм. Өдөр бүр өөр хоолд чам шиг юм шүү. Тийм. Орцнууд нь амар ойролцоо. Гэхдээ өөр аргаар хийдэг. Тэнгүүд хоол яагаад надад хийх гой санагддаг вэ гэхээр тэнд өөрийнхөө нөгөө креативитиг ингэж гаргах талбар гэж би бас хардаг байхгүй. Тэгээд нөгөө шинэ юм туршиж үзэх нь амар гоё. За ингээд нэг үзчихээ гэдэг ингээд дандаа өөр хийж болдгоо нь гоё. Бас нөгөө хит хурц амтанд дург болохоор бас амар их амтлагч ер нь бол ашигладаг. Parsley тэгээд шүү намайг тэгээд нөгөө хатаасан сумс тэгээд нөгөө хатаасан розмарин базилик тэгээд орегано тэгээд хард ирсэн. Тэгээд энийг тэгэл ашигладаг. Тэгээд хаяада элсэн сахар бас ашигладаг бор элсэн сахар. Тэгэхгүй би нөгөө дашида веган дург байхгүй. Халуун ногоо ч юм уу яг тийм хурцаанд оруулдаг юм уу шүү дээ. Тиймэрхүү юмнуудад бол яхаа сой соус тохируулаад бол хийж болно. Тэгээд нөгөө ерөнхийд нь нэг ингээд баланслаад хийчих юм бол амар өвтэйхэн болоод тийм. Яг үүндээ бодаагүй ийдсэн ч гэсэн амар болж байна уу? Талхтай. Тийм. Яг үүндээ нөгөө бодаа яах гэж ашигладаг вэ гэхээр нөгөө илэгний амт өөрөө яг гой болоог байхад бодаагаар нөгөө нэг амтыг авардаг хоо. 10 амтын л нэ дарж байгаа юм шүү дээ. Жохон ингэж аварч ингэж заримдаа ингэж хүмүүс ингэж шарахтаа амар их хурц амталсан байдیں۔ Заримдаа ингэж хатаагаад амар түлхий амт оруулсан байдیں۔ Тэр хурц амтыг нь нөгөө бодаагаар тэгж баланслалж дардаг хоо. Энэ илэг ихтэй угаасаа гоё юм байлээ. Тийм ээ. Тэгвэл гоё юм. Сүү хэлээ юм байна. За 2 сарын өмнө юм лээ. Маш аваад чам шин. Тэгэхэд бол жоохон сони л гэдсэн. Нөө хатцсан. Жоохон хатадлан шаарцсан. Хоолны газар юм. Тий, хоолны газар. Нэрийг хэлэх авах шиг. Тийм алдтай газар юм. Яг амар алдартай биш. Яг ер нь бол алдартай. Гэхдээ амар тийм luxury firm юм тасагдах юуны газар л биш. Үнэтэй газар биш. Зүгээр ганц гэхдээ олон салбартай монголчууд ер нь бол мэддэг гэх юм уу. Марк хүмүүс ойлгох юм шүү. Ямар газар юм. Тийм бахтай. Монгол хоошор байсан юм аа. Муу юм уу? Ингэсэн бохгүй манай нэг ах бит хоёр ороод манай студент бит хоёр шивэс хийхээс өмнө за нэг юм айтах юм идчихээд тэгээд ороод бит хоёр нэг хоол цахиалаад голдоо илэг авсах. Тэгээд яг өөртөө хоолыг идчихэж чад хажуугаар нөгөө илгээ амсаад үтчих шүү юу амар хатцсан. Айгуу шарчаа тэгээд өдөржингөө байлгачаад яасан юм бэ? Магадгүй. Гэхдээ амар түлхий амттай. Яг таарсан гоё түлхий амт бол гоё шүү дээ. Тийм. Гэхдээ тэр бол арай хатчаар ч тэгээ ямар ч нэмэрэг болчих юм чи. Тэгээ илгээг өглөө биш өдрөөс оройд хамгийн нөхрөмжтэй. Тийм үү? Юм шиг байлаа. Өглөө нөгөө нэг өглөө ч юм уу өглөөний цагаар одоо 1 цагаас өмнө гэдэг ч юм уу илэг идэж шүү дээ. Тэгэнгүүт илэг хийх ачаалдаг гэсэн. Хүний биеийн илэг. Тийм.
ер нь орой өдрөөс хойшоогоо байвал ер нь нэг илэг ингээд нэг айгу шүнжэнгөө угаасаа нөгөө чаваас хэцүү хонд юм билээ шүү дээ нөгөө шүнжэнгөө ажиллаж хонд юм билээ шүү дээ гэж. Тэгээд өдөр нэг гайгүй амс хийд юм уу. Тэстэ мэддэг. Тэгээд нөгөө өглөө шууд ингээд амар хурц юм хэрглэж өрнө болох. Хоёлоо ч өдөр одоо дэмэл юм байна те болно. Одоо болно одоо зүгээр. Ер нь үдээс хойш юм байна шүү дээ. Үдээс хойшоо идэхэд ер нь зүгээр. гэж хайлт уншсан юм аа. Нөгөө илэг ачааллуулдаг зүйлс гэдэг өглөө. Тийм. Сүүлийн үед ер нь жоохон бидээ анхаарахгүй бол одоо нөгөө нэг өдөр тутмын амьдралд жоохон угаасаа шууд нөлөө үзүүлдэг гэдэг нь ер нь бол жоохон урттай ингээд ойлгоод эхэлчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ер нь жоохон бас аль болох. Тэгээд ингээд буцаж харцаа байж ханжууж мууж эхэлдэг байхгүй. Тэгээд бас харцааг яагаад бас нэг сүулдэ явж байгаад нэг харцаа ер нь бол хавар ингэж чанж уух ингээд хэрэгтэй. Ингээд хар ус битээ уу гэдэг. Тэгээд тийм юм уушсан. Яг гэхдээ ус бол хэрэгтэй уух хэрэгтэй. Ус бол бест шүү дээ. Гэхдээ яг хаврын цагаар бол ер нь бол харцаа ууж ивэл илүү зүгээр юм билээ. Одоо Монгол ардын нэг уламжлалт ухаанд ангаах ухаанд тийм хий шар бадган гэдэг 3 юм байт юм байна л да. Хээ шар бадган. Хий шар бадган. Тэгээд тэр 3-ын ингээд тэр 3 тэнцвэртэй байж ер нь ингээд хүний бие эрүүл байдаг гинэ. За. Тэгээд аль нэг нь ихтэйд эхлэхээр л ер нь жоохон буруудаад явчихдаг юм байна заяа. Тэнгүүд хавар болохоор яадаг вэ гэхээр хүний хий ингэж хөөрд юм байна л да. Хий хой ингэж хөөрдөг гэд. Тэнгүүд харцаач юм болохоор өөрөө тэр хийг дард юм байна. Тэгээд ерөнхий биеийн хавар нөгөө бид нар ч амар жоох ядрах гэдэг шүү дээ. Жохон ядрах гэдэг. Тэнгүүд бас биеийн ерөнхий тамирыг бас ингэж тэтгдэг гинэ. Тэгээд шингэн бас амар сайн хүн. Бэлтгэс бас амар сайн хүн. Тэгээд цангаа бас амар сайн хэлнэ. Тэгээд тим юм ашиг тусдаг бичсэн. Тэгээд уншсан. Тэгээд за ер нь тэгвэл харцаа. Тэгээд ер нь ойрд би айгүй ачаалттай ер нь жохон нэлийн завгүй ажилладаг байхгүй. Тэгээд яг фрилансер болохоор тэгэл уусаа яг ажлууд олдсож байгаа дэр нь уусаа хийх хэрэгтэй. Тийм болохоор ерөнхий нөгөө давхар бас тэгэл амар ажил ихтэй байна гэдээ хажуугаар нь бас өөрийгөө хайчиж болохгүй шүү дээ. Тийм одоо тэр их ажлыг амжуулахын тулд өөрийгөө гоё ямар нэгэн байдлаар хэрэгтэй юмнуудаа өгчүүлэх хэрэгтэй өглөө гэж юм. Тэгэхгүй яг ингэ яачих юм бол тэгэл яг үндэ ингээл ядраад эсвэл өвдөөд ингээд унаад өгч шүү дээ. Тэгээд өстой ажилчгүй юучгүй болно шүү дээ. Мөнгөчгүй. Хоол хүнсээр бол эрүүл мэндээ бол сайн л авч явж байгаа шүү дээ. Тэгэх гэж хичээж байгаа. Би яг тэгж амар яаж байгаа гэж хэлэхгүй. Тийм. Тэгтэл их гэж хичээж байгаа. Гадуу. Тэгээ угаасаа яалчгүй гадар угаасаа хоол идэж байгаа байхгүй. Тэнгүүд тэгэл аль болох хамгийн айтайгаа хоолыг авч идэх гэл хамгийн арай нэг бит хэрэгтэйг нь авч идчих гэл үзэл. Юм ер нь тэгэл хурцтгаараа л гурвалж байгаа. Энэ бол нэрээ сүүлийн үед ийцэн хамгийн гоё илэг. Оо гоё. Миний анхны илэг шаардлагатай байдлаар л. Нэр юм уу? Нэр. Оо гоё. Энэ надад хамгийн гоё нөгөө тийм flavor wise мэдрэмж төрүүлээ. Хурцч биш. Тийм. Яг ингээд таарсан. Одоо тэгвэл яг ингээд сүнхөөс өмнө шүү дээ. Сүүлийнхээ мөчт ингээд ямар дуу сонсол гоё. Metallica-гийн Nothing Else. Гоё тохирч штэ. Тэгэл ерөөсөө л тэ. Штэ. Ерөөсөө л тэ. Олон даа гэж. Тэгэл өөртөө итгэж байгаа. No forever trust who we are. Гэдэг хэсгээр байхгүй. And nothing else matters. Гэдэг байхгүй. Гоё. Би нэг хэсэг бүр обсесс талцсан байсан юм. Тэгэд яг байнга сонсдог нэг жоохон шин бодлоод байгаа. Хүчээр ингэж гатлаа. Тийм үедээ ингэж одоо бүр хаяа нэг сонсож байгаа. Тэг хаяа сонсохорч бүр гоё юм шүү. Тийм бүр гоё юм. Гаг заацх баялал гэхэд. За тэгвэл одоо хамгийн сүүлийн асуулт. За. Үхээхээ өмнө хамгийн сүүлчийн үг чинь юу байх вэ? Баярлалаа. Зүйл баярлалаа.
Ингээд эсвэл талархлаач. Зүгээр одоо юу гэдэг чинь. Тэгэхээр би зүгээр нь одоо бүх юмд зүгээр л баярлалаа, талархлаа гэж хэлэх. Уусаа нөгөө би бас нөгөө юунд жоох итгэдэг байхгүй юу? Зөвхөн тийм амар сайн юм байна гэдэгт. Бүх зүйл сайхан болно гэдэгт би итгэдэг. Хар дотор цагаан байдаг. Тийм. Цагаан дотор хар байдаг. Хар цагаан хоёр нийлж иж одоо хоол болдог шүү дээ. Тэгээд нэг тийм бас сайн муу нийлж сав дүрдэг гэдэг үг гэдэг. Угаасаа муу нээжиж сайн нь сайн болно шүү дээ. Тийм тэгэж нөгөө ялгагдана гэх юм уу. Тэгээд ямар ч муу дотор цагаан байдаг, ямар ч сайн дотор хар байж л. Ерөөсөө миний хувьд бол одоо абсолют юм гэж бол байхгүй. Тэгэхээр зүгээр л надад одоо тохиолдсон сайн ч юм уу ч яг хав мууг нь бол би үнэхээр муугаар хүлээж авч байгаа. Тэрийг бол угаасаа би амар гэгээр цанлаг мондог бурхан бол биш шүү дээ боддоо. Биш мэдээч муу юм тохиолдоход бол би муугаар л хүлээж аван тийм. Гэхдээ тэр муу юм тохиолдож байгаа учраас би сайн юм тохиолдоход надад сайн юм тохиолдож байна гэж би ялгаж байгаа юм болов уу гэж боддог. Тэгэл бүгд нь талархаж чинь. Окей. Болоо. Гэж бодчих. Баяа. Хүн болгон л өөрөөсөө гэсэн хэцүү юмнуудтай, сайн юмнуудтай тэгэл нүрт толоод явж байгаа шүү. Тэгэл хүн болгон алддаг. Амьдлаг тийм алддаггүй лаг мундаг гэсэн гэж байсан. Тэгэхээр би бол хоёр хүмүүс хүнийг нь хайрлаасаа л гэж боддог. Заримдаа ингэж нөгөө адилхан хүн гэдгээ мартаад тэрийг ингээд амарлаг шүүгээд юм жоохон таалагддаг. Гэтэ яг зүгээр ер нь аль болох хүнтэй хүн шиг харьцаж байгаа. Миний гол нөгөө хэлгээд байгаа point нь болохоор ийм. Одоо нөгөө хоёлаа ингээд найзалдаг байлаа гэж бодъё. Чи нэг тоохалдаа гаргачлаа гэж бодлоо л да. Гэхдээ тэр яг тэгэл уусаа. Нэг амар миний амьдралд бүр амар хүчтэй тэгж шивлөө үзүүлээгүй ч юм уу. Миний сэтгэл зүйд маш хэмжээний одоо тийм хүчтэй нөлөө үзүүлээг бол тэн дээр би ч татах шаардлага байхгүй. Зүгээр л би адилхан л алддаг хүн чинь тэгэл тиймэрхүү юм бол ингээд зүгээр алдаад өнгөрчдөг шүү дээ тийм хүмүүс бол тэгэхгүй ингээд юм болгонд амар сүржин хүмүүс бас байна. Тийм. Нэг алдаа гарч байгаа. Тэрийг ингээд ертөнцийн төсөл юм шиг үлээж авдаг ч юм. Алдаа гаргачлаа гэдэг угаасаа нэг тийм амарлаг чи амарлаг юм бэ алдчихлаа гэхгүй ч угаасаа. Гэхдээ тэрийг зүгээр за тэгцэн үү? Одоо тэгвэл ийм юм болчихсон юм чи одоо тэгвэл дараа нь яах вэ? Бохгүй. Тэгэхээр давтахгүй байх. Тийм. Дараа нь яах вэ? Яаж шийдэх вэ? Тэгээд шийдчихээ дараа нь яаж дахиж давтахгүй байх вэ? Бохгүй. Тэг яг хоёр дахь, гурав дахь бол тэрийг бол би бол өршөөж болохгүй гэж боддتي. Тий. Гой таарсан гой төгсөн гой хүмүүсийгээ гой ингэж пазл шиг олоод тэгээд гой тэр хүмүүсийгээ гой харилж хөндлөж тэгж чэриш хийж сейз хийж амдрасаа л гэж үзэж байна. Тэгэл бол гой эцэг юм бас гой санаа. Тий, одоо тэгэл явж тэгэл би бол яг одоо уурлаа дашаал хэрэггүй мэн гэж бодсон. Яг мэдээч хүн юм чи уурлна. Гэхдээ тэрийг ингээд амар удаан тэгээд хорсоод яваад байхаар тэр өөрийгөө хөндрүүлээд яваад байгаа юм бэл. Тэгэхээр би зүгээр тэр хүний тулд одоо тусын тулд биш өөрийнхөө тусын тулд зүгээр нөгөө гаргаж тавьж явуулж ингэж сурж байгаа. Тэг угаасаа уурлаа гэд нөгөө хүн чинь уурлангууд нь бас зөрүүлээд уурлах ч юм уу. Тэнгүүд улам л уурлаад тий гал дээр тоссон нэмэгдэн тийм тэгэл. Тэгэхээр одоо зүгээр нөгөө өөртөө амар байх үүднээс зүгээр л цаццай. Тэгдэг болсон тий. Тэгвэл өөрт илүү хэрэгтэй юм билээ. Нөгөө хүн бол нэг нөгөө хүний яана вэ нь бол надад хамш. Тэгтээ баярлалаа харгалаа. За баярлалаа. Эхний зочин маань баярлалаа. За тэгээд peace out guys. Авир. За баярлалаа. За баярлалаа.